сайн байцгаана уу? Энд байна. Тэгээд луг 22:14-өөс 20-ыг уншиж өгье. Цаг нь болоход тэд тухлан суулаа. Элч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү дээгүр өнгөрөх баярын зогийг та нарын хамт баргасан гэж ихэд хүссэн билээ. Тэр талх авч талархал өргөөд тэдэнд хуваан өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие юм. Намайг дурсаж үүнийг үлд гэж айлдав. Тийм эцэсгээсний дараа тэр мөн аяг авч энэ та нарын төлөө асгагдах миний цусаар тогтоох шинэ гинэ юм аа гэж хэлв. Тэр энэ дээгүр өнгөрөх баярыг тэмдэглэж байгаа. Энэ дээгүр өнгөрөх баярын яагаад энэ мах бас цус болж хувирваа, ямар учиртай юм бэ гэдгийг бас тайлбарлахын тулд бид нэр элчил Египтээс гарсан номын одоо зарим орчуулганд гитлэл 12 ч гэдэг тий Египтээс гарсны 12 дугаар бүлгээс унших хэрэгтэй байх гэж бодож байна. Есүс шавнартайгаа дээгүр өнгөрөх баярын ёслын үйл ажиллагаа тэмдэглэх гээд ирсэн байж байгаа. Тэрнүүд юу болсон бэ гэхээр эзэн Египтийн нутагт Мосе 10 нарт энэ сар та нарт царуудын эхлэл болно. Гэхдээ энэ нь та нар жилийн тэргүүр сар байх болно. Израилийн бүх чуулганд инхүү хэл. Энэ сарын 10 хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөртөө нэг хургийг ав. Бүл бүрийн төлөө нэг хургийг ав. Хэрвээ хураг авахд ам бол дэндүү зөвхөн байвал хамгийн ойрхон хөрштөөгөө хамтран хүмүүсийн тооны дагуу нэг хургийг аваад хүн бүрийн идэх хэмжээгээр хургийг хуваа. Та нарын хураг нь өөсөйгөө нэг настай 2 хураг байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямнаас ав. Уг сарын тэр хонь эсвэл хураг юм уу бас ишиг гэж болох нь дээ. Уг сарын 14-нд хүртэл түүнийг байлгаж нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаа нь тэдгэрийг нэрлэ. Тэд бас цуснаас нь авч тэрхүү хургийг идэх айлын хаалганы баруун зүүн хатамжинд ба тутган цуснаас нь ялах ёстой. Тэд галж харсан махыг нь эсгээгүй талах ба гашуун нугаатай хамт тэр шөндөө идэх ёстой. Түүний айл чизгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усны чанж идэж болохгүй, харин түүний толгой гуйг нь гид дотор нь галж харган ид. Та нар түүний айл чизгийг өглөө болтол үлдээж болохгүй, өглөө болоход үлдсийн галж чата. Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж хөлдөө шагаагаа углаад гартаа тайгаа бариад яравчлан ид. Энэ бол эзний дээгүр өнгөрөх баяр юм аа гэж хэлсэн байл та. Тэгээд яагаад энийг хийж байгаа юм гэхээр би тэр шөнийн Египт оронд даяар явж Египтийн нутагт уугнуудыг хүн мал гэж ялгалгүй бүгдийг цохиж Египтийн бүх бурхдад яал шитгэл буулгана гэж эзэн бурхан амлаж байгаа. Би бол эзэн гэж өөрөө хэлж байгаа. Тэгээд цусны та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно гэж. Би Египт газрыг цогох үед цусыг хараад та нарын дээгүр өнгөрөх учир сүрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж та нар үүнийг эзний баяр болгон үе уламжлалт түүнийг улиран үйлчлэх зарлаг болгон тэмдэглэнэ гэж хэлж байгаа. Тэгээ энэ 7 хоногийн турш одоо ингээд эсгээгүү толох дээрээ гэж янз янзын байдлаар зааж өгч байгаа юм л да. Тэгээд яг энд Мосе Израилийн бүх хэмнэлтүүдийг дуудан тэдэнд явцгаа өөрсдийн бүлийн дагуу өөртөө хураг авч дээгүр өнгөрөх баярын хургийг нядлаа гэж. Та нар багталсан эсвэл аваад савн доторх цуснд дүрээд тэрхүү савн доторх цуснаас хаалганы тотго ба хатавчин төрх. Өглөө болт нэг ч өөрийн гэрийн хаалганы гадна буугаар эзэн Египтчүүдийг цохохоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба 2 хатавчин дахь цусыг хараад эзэн уг хаалган дээгүр өнгөрч та нарыг цохохоор гэрт чинь орохыг устгагчдад зөвшөөрөхгүй гэж. Та нар энэ үйл явдлыг өөрсдөө болон үр хүүхдэд зарлаг болгон мөнхөд тэмдэглэ. Эзэн амлсан ёсоор та нарт өгөх газар руу орох үедээ та нар энэ ёсыг тэмдэглэ. Та нарын хүүхдүүд энэ ёслол ямар учиртай юм бэ гэж хэлэх үед та нар энэ бол эзний дээгүр өнгөрөх баярын тахил юм аа. Тэр Египтчүүдийг цохох үедээ Египтэд байгаа Израилийн хүүхдийн гэрч нарын дээгүр өнгөрч бидний гэр орныг аварсан гэж хэлгэж байгаа. Тэгэхээр энэ дээгүр өнгөрөх баярын яг хураг тавих үеэр Есүс яг нядлагдах хураг мэт явсан байгаа. Тэгээд яг хураг нядлагдах үед Есүс бас нядлагддаг байгаа. Үнэхээр эзнээс өгсөн хураг. Тэгээд цаг нь болоход тэр үнэхээр яг энэ нядлагдахын өмнөх урд өдөр энэ эзний зоогийг бариад сууж байгаа юм л та шавнартаа. Тэгээ энэ бол миний бие гэж. Тэгээ миний цус бол миний цусаар тогтоох шинэ гэрээ маа гэж. Ингээд үнэхээр шинэ гэрээнд бид нар орж байгаа. Есүсийн цусаар дамжуулан бид нар шинэ гэрээнд ордог. Түүний махаар дамжуулан ингээд бид нар Христийн бие бас болдог. Тэгээ үүнийг үнэхээр түүнийг санам дурсах үедээ бид нар эзний зоогийг
барьдаг гэж. Тэгээ заавал одоо дээгүүр өнгөрөх баяраар барьдаг биш. Хизээ дуртай үедээ зарим хүмүүс өдөр болгон барьдаг, зарим өдөр хүмүүс 7 хоног болгон барьдаг бол зарим хүмүүс хаяа сунан одоо санан дурсах үедээ бол энийг эзний цагийг барьдаг байгаа. Тэгээд үнэхээр Есүсийн цусаар дамжуулан шинэ гэрээнд ордог. Тэгээд янз бүрийн дахиж дээгүүр өнгөрөх баярын тэр хурах шиг одоо жил болгон ядлаж тэг шаардлагагүй болж байгаа. Тэгээд үнэхээр эвийн мөнхийн гэрээг энэ хургаар байгуулагдаж байгаа. Тэгээд эзнийг дурсан бас эзний цагийг бариараа та бүхэн минь. Тэгээд үнэхээр эзнийг санан дурсараа. Их хүмүүс гимшиж эзний цагийг бар гэдэг. Яг үнэндээ түүнийг санан дурсаж юу хийснийг баярлаж байгаа нь зог барах ёстой. Тэгээд үнэндээ заримдаа бол үнэхээр санан дурсах үед бас уйлдаг байгаа. Бас таалагддаг байгаа. Тэгээд ямар ч байсан гэсэн та бүхнийг үнэхээр эзэн Иесус Христ юу хийсэн бэ гэдгийг мэдээсээ шилтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа.